Сайн байцгаана уу элчин бүсгүүчүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд элчин эмэгтэйчдийн холбоо Майнд сэтгэл судлалын үндэсний төвөөс хамтран та бүхэндээ цувралаар хүргэж байгаа энэ удаагийн дугаар эхлэх гэж байна. Дидрундан ямж байна. Сайн байцгаана уу сэтгэл судлаач Батбаяр байна. Сайн байцгаана уу сэтгэл судлаач Туул байна. Энэ удаагийнхаа дугаараараа та бүхэндээ хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулаад бидний хүргэх сэдэв бол хүүхдийн сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн хэрэгцээ гэсэн сэдвээр та бүхэнд өнөөдөр ярил илүү тохиромжтой байх гэж бодож байна. Тэлийн очроо заставд ажиллаж амьдарч байгаа хилчдийн хувьд бол онцлогтой тийм ээ. Тэнд өөрөөр хэлбэл төв суурин газраас аслагдмал, хязгаарлагдмал орчинд ажиллаж амьдарч байгаа гэдэг утгаараа хүүхдийн хүмүүжлийн асуудал бол яалтчгүй одоо чухал байр суурийг эзэлнэ. Тэр дундаа манай хилчдийн хувьд юу гэдгийг хүүхдтэй төдийлөн цаг гаргаад байж чаддаггүй. Тэр болгон одоо хүүхдүүдээ дандаа хамт байж чаддаггүй. Зарим одоо очруудын бие үрэлтгүүний хүүхдүүд ч аав ээжээсээ хол суманд за магадгүй сумын төв бус газар амьдарч байгаа бие үрэлтгүүний хүүхдүүд бүр өөр суманд очиж сургууль сурж явах жишээ ээж аваасаа хол гэх мэтчлэн ийм ялгаатай онцлог талууд байгаа учраас энэ удаагийнхаа подкастын дугаараар бид нар ялцчгүй хүүхдийн сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн хэрэгцээ гэсэн сэдвийг чухалчилж авч үзээд байгаа юм л да. Батбаяр судлаач маань энэ талаар хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ гэж юу юм? Яагаад илүү чухал юм бэ гэдэг талаар ярих уу? Одоо Майнд сэтгэл судлалын төвөөс ч гэсэн бид одоо цаашдаа юу гэж төлөвлөж байгаа нөхөр энэ хүүхэд хүмүүжил гэдэг бол өөрөө маш том сэдв. Тийм учраас одоо нэлээд давтамжтай бол подкастууд бол явах юм байна гэж харж байгаа. За тэгэхээр сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг ингээ ярьлаа сая тийм үү. Тэгэхээр хэрэгцээн дээр нэг юм хоёр зүйл яригдана. Биологийн буюу махбодын хэрэгцээ гэж яригадаад нөгөө талдаа сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг ингээ хоёр зүйл яригддаг. За эцэг эхчүүдийн маань хувьд харьцангуй биологийн хэрэгцээн дээр бол маш их анхаардаг. Хүүхдэд даарчих үедээ, өсчих үедээ, өвдчих үедээ тийм ядарчих үедээ ч гэдэг юм уу ингээ тэр тал дээр нь бол харьцангуй бид нар анхаардаг, цаг зарцуулдаг, мөнгө зарцуулдаг ийм зүйл байгаад байдаг. Тэгэхээр мэдээж хүүхэд сайн хоол ундтай байх, даарахгүй байх, өвдөхгүй байх чухал. Энийг бүгдээрээ бид нар мэднэ маш чухал тийм. Энэ бол маш чухал. Тэрнтэй яг зэрэгцээд чухал зүйл бол тэр сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг юм яригддаг. Тэгэхээр сэтгэл зүйн хэрэгцээ хангахдахгүй байгаа нэг тэргүүний шалтгаан бол энэ сэтгэл зүйн хэрэгцээ гэж юу гэдгийг тэрийг нь яаж хүүхдүүдэд өгөх ёстой гэдгийг мэдэхгүй учраас хүүхдүүд дээр маань тэр сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй байгаад байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань юу гэж ойлгох юм бэ гэхээр хүүхдээ би өсөхөөс айдаг шигээ, өвдөхөөс айдаг шигээ сэтгэл зүйн хэрэгцээг нь би хангахгүй байгаад байгаа юм шиг үстэй гэдэг чинь одоо бүр айх хэрэгтэй гэсэн. Сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг маань юу хэлээд байгаа юм бэ гэхээр тухайн хүүхэд одоо сэтгэл зүйн хувьд тайван, таатай, тэгээ аюулгүй гэдгийг мэдэрч ах тэр хэрэгцээг л хэлээд байна. Сэтгэл зүйд. Одоо хүүхэд өсгөрөө уйлдаг шүү дээ. Тэг би юм идмээр байна гэдэг уйлаад ингээд тавгуудгаар ээж аав нь юм өгч шүү дээ. Гэтэл ялгаагүй энэ сэтгэл зүйн хэрэгцээ дутагдахаар хүүхэд яадаг вэ? Тэрийг илэрхийлдэг. Энэ хэрэгцээ ер нь хангахтаараа яах юм гэхээр ерөөсөө л аз жаргалтай амжилттай хүн төлөвшөх суурь болдог. Үндсэн суурь болдог. За тэгэхээр энэ дээр нэг юм гарч ирнэ одоо. Хэрвээ хангахдахгүй бол яах юм бэ гэдэг юм гарч ирдэг. Хэрвээ одоо ерөөсөө ингээд сэтгэл зүйн хэрэгцээг би хангах зөвхгүй байвал яах вэ гэхээр ерөөсөө маш олон сөрөг үр дагаврууд гарч ирдэг. Одоо сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй буюу байнга айцтай, байнга ууралдаг ийм одоо төгшүүр ихтэй хүн болчдөг. За тэгээд янз янзын одоо нөгөө муу зуршил гэж нэрлэдэг даа шүү дээ. Хорт зуршилч гэж нэрлэдэг байгаа одоо донтолт байна тий архит амьтны донтолч гэдэг юм янз янзын донтолтууд ингээд эдгээр маань дандаа яадаг вэхээр сэтгэл зүйн хэрэгцээтэй холбогдож яригддаг. Тухайн хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ хангахдаггүй байх тусмаа янз янзын сөрөг муу зуршилт илүү өртөөд байдаг. Өшөө тэр байтугай донтолтод хүртэл илүү одоо өртөөд байна гэж үздэг. За тэгээ мэдээж одоо нөгөө өөртөө итгэх итгэлгээд нэг аягүй чухал юм аа шүү дээ. Одоо бүгд л хүүхдээ өөртөө итгэлтэй болоосаа гэдэг ингээд хүсэж байгаа. Хэрвээ та хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг хангаж өгөхгүй байх юм бол таны хүүхэд ямар ч гоё хоол идээд, ямар ч гоё брендийн хувцас өмсөд, ямар ч үнэтэй сургууль сураад таны хүүхд өөртөө итгэлгүй хүн болдог. Өөрийн үнэлэмж сул ингээд юм болчихдгоо гэж. Дараагийн нэг маш том сөрөг үр дагавар нөгөө бие даасан байж байгаа болчихдог.
бусдаас юм хамаарч хүмүүс байдаг тий. Одоо бидний иргэн тойронд гэсэн байдаг шүү дээ. Ингээл хүн инээхээр дагж инээгээл уурлахаар дагж уурлал. Тэрүүсээ ингээд нэг бие дааж чаддгүй. Нэг аав ээжээс хамааралтай, нөөс хамааралтай тий. Сургууль орчинд ч гэсэн. Тэгэл нэг ингээд гаргах чадамж нь айгуу сул. Нөгөө дагаал. Яг үнэн дагдаг тий. Одоо эмнэлэгт явахтаа хүртэл нөгөө хүүхдэд дагуулаад тий 20 гарсан хүүхдэд дагуулаад эмнэлэгт үзүүлдэг ээж аав нар байна шүү дээ. Тэгэхээр нэг ч хамаарч тий. Очир мочир авчихсан хамт явж идэг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө ээж ааваасаа ч гэсэн салах дурггүй. Ээж аав нь гэсэн нөгөө чадахгүй ч гэдэг юм уу тий. Энэ арай болоогүй гэсэн юм. Багаас нь айсан тэр нь том болтол нь үргэлжилж гисэн байдаг. Түүнийг анзаараагүй байдаг. Энэ нь өөрөө тухайн хүүхэд нь насанд хүрч гисэн байна. Би даасан байх ёстой шүү гэдэг тэр ойлголтойгоо ээж аав нь ч өөрөө ойлгохгүй хүүхэд тийм огцгоогүй төлөвшүүлэг байдаг. Тэгэхээр магадгүй өнгөцөн харахаар тэр одоо хүнийг буруутгах гэдэг аахгүй энэ одоо ингээд би дааж дагаагүй те бусдаас хамааралтай энэ одоо сонин гэж ингэж бол ярих гэдэг аахгүй. Гэтэл яг үндэ бол сэтгэл зүйн хэрэгцээг эцэг хангаж өгч чадаагүйс болоод одоо том болцсон хань хүртэл ийм одоо бусдаас хамааралтай болчдөг. Тэгээ тэр чинь өөрөө тэр хүнд ч хэцүү гээд ингээд зөндөө олон юм гарч. За дараах нь болохоор стресс бухимдал ихтэй гэж байна. Тэгээ суур стресс маш өндөртэй юм хүн болтгоо гэж. За мөн одоо энэ харилцааны чадвар гэж нэг чухал юм орж ирж байна. Ерөөсөө хэрэгцээ хангахдаггүй байх тусмал тэр хүн бусдтай ингэж зөв харилцаж чадахгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй. Ингээ боч. Тэг өшөө цаашлахаар яаж юм гэхээр нэг өөрийгөө хайрлаж чадахгүй, бас бусдыг хайрлаж чадахгүй. Гэдэг харилцааны зөрчлүүд. Харилцааны зөрчлүүд үүснэ яг үнэ. Тэр нөгөө ийм хүмүүс дунд ороод тэнд ингээд зогсож ажиллаад, баг болж ажиллаад, хамтарч ажиллаад ингээд нийгмийн харилцаанд орох чадвар нэг ус бол. За сэтгэл зүйн хэрэгцээг хангаж өгөх нь маш чухал юм байна гэдэг ингээд ярьчлаа тийм үү. Тэгвэл сэтгэл зүйн хэрэгцээ дутагдаад байгааг хүүхэд илэрхийлээд идэг. Илэрхийлж идэг. Аль ч насны хүүхэд бол ингээд нөгөө өлсгөр уйлаад чарладагтай яг адилхан тийм үү. Надад энэ хэрэгцээнүүд чинь дут байна гэдэг бол хүүхэд илэрхийлдэг. За яаж илэрхийлдэг вэ гэхээр нэгдүгээр хүүхдийн сэтгэл зүйн байдалд ингэж нэлээд өөрчлөлт орж ирдэг. Хүүхдийн тийм маш их одоо ууралдаг болдог. Тэгэл юм л бол гомдоол, юм л бол уйлагнаал эхэлдэг. Ердийнхөөсөө өөр болоод илүү ингээл уйлан хаалал, илүү амархан нэг жоохон мэлэнгүүд л гомдоол хаалга савчгүй байл эсвэл нөгөө өрөөнд очиж суугаал гэдэг юм болчихдээ. За эс гэвэл нэлээ юм нөгөө цочимтгой болчдөг хүүхдүүд. Ингээд ийм дав гээл ингээд цочоод идэх болчдөг. Нэг их тэгдэггүй байснаа тийм одоо цочимтгой болдог. Тэгэд нэг юм санаа илт ямар нэг юмд ингээд санаа зовоод байгаа нь ажиглагддаг. За тэгэд гонигтай байх нь эрс нэмэгддэг буюу ингээд хөөрч баярлаад ахын багсаад ер нь л нэлээ юм дүнсгэр болдог гэсэн тийм хүүхэд ганцаардмал болоод тэг ер нь бол тийм тэр зожиг болохын тулд шинж гарч ирж байгаа. За тэгснээр хүүхэд зөрүүдэлдэг. Сэтгэл зүйн хэрэгцээ дутагдаад ирж байгаагийн бас нэг маш том шинж бол нэгдүгээрт нөгөө сэтгэл зүйн үед өөр болно гэж байна. Хоёрт нь болохоор хүүхэд зөрүүдэлдэг. Илт ингээд үгүй гэд ингээд дургуцаад эсэргүүцэд идэг. Санаатаагаар эсэргүүцэд. Санаатаагаар яг үнэ. Санаатаагаар эсэргүүцүүлж. За тэгээ нэг их сонирхолтой нь хүүхэд хит хөдөлгөөнтэй болчдөг. Ингээ ердөөхөөс бүр хитрхээ хөдөлгөөнтэй болоод нөгөө юу лээ өрөмний өчгөө болно гэдэг тийм. Их сахилгагүй болчдөг шүү дээ. Тогтод сууч чадахгүй ингээд хоолоос идэхгүй ингээл тогтохгүй болчиход идэг те. Тэгэхээр тэр бол сэтгэл зүйн хувьд бас тогтворгүй болоод байгаа юм бас нэг шинж тэмдэг. За тэгээд сургуультай явах дурггүй болноо. Суралцах дурггүй болно. За тэгжээс нь хар дарц зүүдлэх гэдэг одоо нэг шүн арилж ашиглаж босч ирэх гэсэн юмнууд бол гарч ирдэг. За мөн одоо нөгөө зан үйлд өөрчлөлт орох буюу хоол, нойр энэ төр дээр өөрчлөлт ороод ирдэг. Хоолн дээр бол зарим хүмүүс хит идээд эхлэн эсвэл хит идэх байлгаж байна. Тэгээ ерөнхийдөө энэ нөгөө амьдралын хэмнэл дээр өөрчлөлт гарч ажиглагддаг. Тэгэхээр энэ хэсэг дээр хэдүүлээ юу ярьчих чам гэхээр хүүхэд сэтгэл зүйн хэрэгцээ дутагдаад ирэхээр тэрийг ээж авдаа ингээ илэрхийлээд эхэлдэг. Илэрхийлээд ирэхэд нь хамгийн одоо гол нь гашуу хэцүү нь юу вэ гэхээр энэ нэстэ болохгүй юм гээд хүүхдээ буруутгаад байдаг байна. Энэ нэстэ зөрүүд болчлаа. Энэ нэстэ уурт болчихоо. Чи юу яасан гэж уурлаад байдаг. Ингээл нөгөө бүрхэн амтан надад та нарын тэр надад тэр сэтгэл зүйн хэрэгцээгийн маань өгөлтөө гэдэг ингээ хүүхэд чадлаараа илэрхийлээд нөгөө чинь баг бат бөхсөн дээр надлагдаа тэ энэ нэстэ болохгүй. Энэ хүмүүжлэг боллоо гэж айггүй хэрэг. Хүмүүжлэг болоод байна. Тэгэхээр яаж бид нар хүүхдээ энэ хэрэгцээ дутагдж байгаа илэрхийлж байгааг мэдэх юм бэ гэхээр хүүхдээ анзаарна бид нар. Ямар байжгаад ямар болоод байна гэдгийг одоо анзаарч ажиглаж явах хэрэгтэй, анзаарч явах хэрэгтэй.
Тэгээ ялангуяа манай энэ хэлчээ эмэгтэйчүүд хэлчээ аавуудын хувьд хүүхдтэйгээ уулзж хамт байж байгаа тэр богинохон цагийг хүүхдэд аягүй сайн ажиглаж явах хэрэгтэй. Ер нь яаж юм миний хүүхэд юу ярьж байна те яаж өөрчлөгдөд байна гэдгийг бол ер нь анзаарч явах хэрэгтэй гэдэг санаа энэ дээр бол бас яригдчихэв те. Одоо сэтгэл зүйн энэ хэрэгцээг хэрхэн яаж одоо эцэг эхчүүд бий болгох юм? Яаж одоо нөгөө хүүхдийн хүсэж байгаа хэрэгцээг бид нар одоо өгж чадах юм гэдэг тал дээр илүү туулман тодруулж ярих уу? За, ер нь хүн бий болсноос ахуулаад хүүхэд дээр одоо хүүхэд насаа дуусч бүх насны хүмүүст одоо хэрэгцээ ер нь байгаад байгаа гэсэн үг. Тэгээд хамгийн их алдагддаг нөгөө хүүхэд чинь өөрөө нөгөө илэрхийлэх чадамж нь том хүнийг бодвол те хүснээ илэрхийлэх бага те өөр байгаа чадамж нь арай сул байгаа тохиолдолд энэ хэрэгцээ хүүхэд насандаа илүү их хангахдахгүй үлдэх гэдэг. Том болохоор чинь бид нар чинь одоо дургу байна, дуртай байна, илэрхийлждэг тий. Үгүй гэхэд ингээд яриад хөөрөөд ямар нэгэн байдлаар түүнийг илэрхийлээд байдаг. Хүүхдүүд юусоо энэ хэрэгцээг нөгөө өлсөж байгаа шигэ мэдрээд шууд илэрхийлж чаддаггүй болохоор хүүхэд насанд энэ хэрэгцээнүүд ерөнхийдөө орхигдох гэдэг болохоор яг энэ нөгөө хүүхэд насны сэтгэл зүйн хэрэгцээ гэдгийг онцолж аваад бид нэр өнөөдөр ярих гэдэг юм. За тэгэхээр сэтгэл зүйн үндсэн 6 хэрэгцээ гэдэгт маань нэгдүгээрт хайрлуулах, хайрлах хэрэгцээ гэж урддаг. Хоёрдугаарт нь анхаарал авах хэрэгцээ, гуравт нь зааг хязгаарын хэрэгцээ, дөрөвт нь харьяалагдах хэрэгцээ, тавт нь хүлээн зөвшөөрөх хэрэгцээ, хамгийн сүүлд нь аюулгүй байдлын хэрэгцээ гэсэн үндсэн 6 хэрэгцээний талаар ерөнхийдөө ярьдаг. За тэгэхээр цөмөөрөө одоо эдгээр хэрэгцээнүүдээ хэрхэн хангах вэ гэдэг талаар задлаад яриад үзье. Тавчхан жишээ аваад ямар хэрэгцээ яагаад чухал байгаа юм бэ гэх. Тэгэхээр нэгдүгээр хэрэгцээд нь хайрлуулах, хайрлах хэрэгцээ гэж ярьлаа тийм ээ. Тэгэхээр энэ чухал хэрэгцээ шүү. Энэ бол одоо нэгдүгээр хэрэгцээ хүүхэд бол энийг одоо хамгийн чухал хүүхдэд өгөх ёстой юм. Хайрлах. Суур гэж юм тийм. Тэгэхээр хүүхэд гэр бүлийн гишүүд болоод аав ээжээсээ хайр гэдгийг ингээд мэдрэх ёстой. Мөн хайрлагдаж байгаагаа өөрөө мэдрээд мөн бас аав ээжтэй өөрийнхөө хайрыг өгч байгаа гэдгийг мэдрэх ёстой. Буюу хайрыг авна, хайрыг өгнө гэдэг энэ хэрэгцээ хүнд бол маш багаасаа буюу төрсэн цагаасаа хойшил хүнд ийм хэрэгцээ байж идэг. Гэхдээ энэ хайрын зүгээр өгөөд авахгүй ямар ч болцолгүйгээр хайрлагдах ёстой. Болцолгүйгээр хайрлагдана гэдэг нь юу гэдэг юм бэ гэхээр чи юу хийснээрээ ч юм уу ямар амжилт гаргасан, хэр дуулууртай байсан, хэр хөөрхөн байсан, хэр ажилсаг байсан, эсвэл хэр цэвэрч байснараа чи хайрлагдах ёсгүй. Хүүхэд бол хүүхэд зүгээр л хүүхэд гэж хүн болоод төрсөн болохоор л хайрлагдах ёстой гэдэг юм ээж аваагүй сайн ойлгох хэрэгтэй. Ихэвчлэн бидний гаргадаг томчуудын гаргадаг алдаа нь юу гэдэг вэ гэхээр хүүхдээ хөөрхөн байхаар нь юм уу онц сурахаар нь сайн байхаар нь хайртай шүү, мундаг шүү гэд одоо магтаал цаашаалыг хилдэг. Үгэнд орохоор нь. Тий, үгэнд орохоор нь тий. Өөрийнх нь хүснээр байхаар яг хүснээр байхаар. Тэгээд эрэнгүүт нөгөө хайраа илүү их илэрхийлдэг. Гэтэл хүүхэд чинь бүх юмыг сурч байгаа юм чинь дэрэггүй заримдаа алтна тий. Тэгэнгүүт нь нөгөө хайраа илэрхийлэхээ болчингууд хүүхэд өөрийгөө яаж боддог вэ гэхээр том хүн биш шүү дээ. Бид нэр чинь яг л тэгэл хүлээгээд авчна. Тэгэнгүүт би сайн байх юм бол хайрлагдана. Хэрвээ би алдах юм бол хайрлагдахгүй юм байна гэж боддог. Түүнээс биш үгүй ээ чи миний хүүхэд болохоор хүн хөтөл чинь би чамайг хайрлана гэж уг нь эцэг эхчүүд бодож байгаа. Гэхдээ өөр байдлаар илэрхийлсэн болохоор хүүхэд тэгж мэддэггүй. Намайг одоо дуулууртай байсан төлөө хайрладаг юм байна. Дуулууртай байж чадахгүй байгаад хэрвээ би алдаа гаргах юм бол намайг хайрлахгүй юм биш гэсэн тийм айдас үүсчдэг. Тэрийг одоо юу гэдгийг хайрлагдах гэдгээ болцолтойгоор гэд хүлээгээд авчдаг. Тэгэхээр эцэг эхчүүд энэ одоо бидний л гаргадаг алдаа хүүхдээ заавал тэгжиж нөгөө болцолтой хайрлж болохгүй байна. Болцолгүй хайрлах хэрэгтэй. Ямар ч буруу ч юм хийсэн, зөв ч хийсэн миний хүүхэд болохоор чи надаас хайрыг одоо хязгааргүйгээр хүртнэ гэдгийг хүүхдэд мэдрүүлж авах хэрэгтэй байна. Дээрэс нь хайрлах хэрэгцээг нь хангах хэрэгтэй хүүхдийн. Энэ аюул сонирхолтой. Тий. Хүүхдүүд чинь хичнээн жаахан ч гэсэндээ ээж аваагаа хайрладаг, илээдэлтэй тэврээд ингээ гүйж ирээл наалддаг тий. Тэгэр чин өөрийнхөө хувьд хайраа илэрхийлдэг. Гэтэл яг жоохон одоо нөгөө цаашаа байж түлхээл тий. Түр бэж явж завгүй вэ гэж түлхэнгүүд миний хайр одоо хангалттай биш юм байна, сайн биш юм байна. Миний хайрыг хүлээж авахгүй байна гэж ботчдаг. Түүнээс биш ээж аав завгүй ядарсан байгаа болохоор түр байж гэж нэг хүүхэд ойлгож чаддаггүй. Яг үнэ. Энэ дээр илүү тий. заагууд гараад.
Тэгэхээр нөгөө хүүхдийн хүртэж хүлээж авч байгаа байдал чинь том хүн шиг биш. Яг л тухайн үйлдэлээр нь хүлээгээд авчдаг. Тэгээ тэрэндээ итгэждэг. Итгэнгүүтээ тэр итгэл нь насан туршдаа үргэлжлэх магадлалтай гэж бодохоор эн чинь бидний хамгийн одоо анхаарах ёстой зүйл болчихж байгаа юм. Тэгэхээр тэр хүүхдээ одоо ээж авгаа хайрлаж байгаа хайраа халамжаа илэрхийлдэг шүү дээ. Утлыг чинь тайлаадаг, таавчиг авч ирч өгөөл те хөвтөж яахт нь илээд чи юм. Ямар нэгэн байдлаар ээж автгаа хүрэлцэх гээл тэр чинь л тэдний хайраа илэрхийлж байгаа нэг хэлбэр. Өөрөөхөө л одоо насны хэмжээнд. Тэгэхээр энэ байдлыг нь ээж аваад нь хүлээж аваад баярлалаа, ямар гоё, ёстой гоё болчлоо, хайраар дүүрчлээч гэдэг юм уу те. Дэмжиж илэрхийлэх юм бол миний өгч чадах хайр чинь хангалттай сайн юм байна. Буюу би хайрлаж чаддаг сайн хүн юм байна гэдэгтээ хүүхэд өөрөө итгэдэг. Хайрлахад суралцж байна. Тийм. Тэгэнгүүт би одоо хүнийг хайрлаж чаддаг, хайрлуулж чаддаг энэ итгэлтэйгээр ингээд том болоод өсчих юм бол ирээдүйд эн чинь яг насны хүрээд ирэхэд тэр нөгөө зөв ханаас сонгох амжилттай гэр бүл зохиох хүртэл тэр энэ айгүй том нөлөө болж байгаа. Чухал нөлөө. Тэгэхгүй бол нөгөө хайрыг нь хүн ингээд татгалзаад ангууд хэнийг ч би хайрлаж чадахгүй гэдэг тийм нэг юм цаанаа далд үлдчихдэг. Тэгэнгүүт нөгөө ханаас сонгох асуудал дээр нэг айдастай тий. За ээж дутуу хайрлахгүй гэл ингээд баян ингээд нэг айдастай бөөцөх байдалтай ч юм уу. Ямар нэгэн байдлаар тэр хүнд насан турсан хойно тийм сөрөг юм үлдчихсэн байж байгаа. Тэгэхээр аюу сонирхолтой аваад нөгөө гэр бүл болж чаддгүй эсвэл гэр бүл болцсон анаа тэр нь амжилтгүй байхаар тэр хүний л ингээд одоо чадвар суул ингэж харагддаг. Гэтэл үүндээ багаас нь одоо хайрлах тэр зүйлийг үлгэрлээгүй тэр хэрэгцээг нь хангагдаж өгөх болохоор насан туршаа алдаа гарчих. Тийм зүйл гараад шүү дээ амьдрал дээр тохиолдол. Тэр нь хайрлах энэ хэрэгцээнүүдийн нэг аюу одоо юу гэдэг чухал юм нь өөрөө урт хугацаанд ингэж нөгөө хүнд сууж үлдээд байдаг амьдралын турш амьдралын явц хүүхэд байх болсон. Тэгэнгүүт за тэгвэл үнэхээр энэ хайрлуулах хэрэгцээ хүүхдэд чухал юм байна. Яаж хангаж өгөх вэ гэдэг асуудал юм те. Бид нар чухал гэдгийг мэдсэн. Одоо тэгэхээр энийг одоо хангалттай хүүхдүүдэд сургая. Хэрэгцээг нь хангая гэх юм бол яах вэ гэхээр хүүхдэд хангалттай их сайн зүгээр тэрвэрдэг бай, үнсдэг бай. Хайртай гэдгийг аягуулсан хэлэлжээ. Тэгэхээр одоо манай хэлчин эмэгтэйчүүд эцэг эхчүүдийн хувьд онцлог байгаа шүү дээ тий. Заримдаа удаан хугацаагаар хүүхдүүдээс хол байх тохиолдлууд гардаг. Тэгэхээр байгаа тэр олцсон богинохон ч хамаагүй цаг хугацаанд хүүхдээ аягүй сайн тэрвэрчий, илчий, үнсээд хайртай гэдгийг илэрхийлэх хэрэгтэй. Тэгээд тэр хүүхдийн илэрхийлж байгаа хайранд нь аягүй сайн урам аваад баярлалаа гэж хэлж байна. Миний хүүгийн хайр, миний охины хайрыг өгсөн чинь бүр дүүрээ сэргээд явчлаа шүү те. Ирч хүч авчлаа шүү би гэдгээ ингээд хүүхдээ бүр ингээ харамгүй тэрхэн хугацаанд ингээл өгөөд л явах хэрэгтэй. Ядархаа болчлоо гэл технэ шүү дээ. Ээжнээсээ ядархаа болчлоо шүү. Чамаа ингээл тэрсэн чинь бүр өстэй дүүрэн ирч хүч болоод бүр ядархаа болоо хайраар дүүрчлээ гэж хэлэхэд хүүхэд өстэй өөрийгөө ямар мондөг юм бэ би л гэж бодно. Ээжиж өөрөө баг сэргэндээ тийм хол удаан хугацаагаар харуулдаа манандаа явж байгаа тэр чинь ирсэн хүүхдүүдэд байдгаар санцсан гэрүүлээ санцсан ингээ ирдэг. Тэгээд л нөгөө хоёр талаас хайрууд чинь уулзахаараас та нөгөө бинийгээ цэнэглээл өстэй хайраа мэдрээл өстэй хайраараа услагдаад явчихж байгаа юм. Тэгэхээр ийм хялбархан ер нь бол арга зам, хангах арга зам тий хайрыг маш сайн илэрхийлэх, өөрөө илэрхийлэх, хүүхдийнхээ илэрхийлж байгааг хүлээж аваад тэгээ биеэр хүрэлцэх, дэврэх, үнсэх. Энд дээр нэг юм гарах бах тийм нөгөө хүүхдэд томроод ирэх тусам тэрх нь багасаад үнс нь багасах юм гарч ирэх тийм. Тэн дээр яг уу ялгаагүй тэр чинь хүүхэд хിവэрэ хүн хിവэрэ л байгаа. Тэр хэрэгцээ байгаа. Магадгүй нөгөө нэг ээж аавтаа наалддаг нь багассан. Гэтэл тэр хүний хувьд өсвөр наснд очсон байсан ч насанд хүрсэн байсан тэр хэрэгцээ байна. Тэрвэрүүлмээр л байгаа. Магадгүй зөв манай ээжүүд тэгдэрчээ энэ ч одоо дэнтэйч том болчоод яах юм бэ одоо тийм данхааш томорчод одоо энэ чи эргэлээд байгаа юм уу да энэ ч одоо эргэлэх гээд байгаа юм уу энэ чи тэргүүлэх гээд байгаа юм уу энэ үгүй байх нь тийм илүү харин ч нөгөө өсвөр наснд нь илүү дотно найз шиг нь байгаад хайраа илэрхийлээд хүүдээ охинтой хайртай шүү гэдгээ байнга одоо яах нь бид ба хийж хэлж чадахгүй юм биш шүү. Яг зөв. Тэгэхээр нөгөө нэг сая нөгөө сэтгэл зүйн хэрэгцээ маань насны хязгаар байхгүй гэж яриад байгаа юм. Бүх насны хүүхдүүд, бүх насны хүмүүст энэ хэрэгцээ гардаг. Энэ хэрэгцээг хангаж явах шаардлага. Тэгэхээр яг энэ хайрлагдах хэрэгцээ ч гэсэн нялхт нь нөгөөд том болохоор нөхгүй гэсэн үг шүү. Одоо биднэрт ч гэсэн энэ зайлшгүй хэрэгцээтэй. Тэгжиж бид нэр одоо өөрснийгөө гоё үнцэнтэй хайр татан байна гэдгийг мэдрэх чинь хичнээн сайхан билээ тий. Тэрийг мэдэрчийдэг гэсэн үг байна. Энд дээр сая ярьж байхад зөв нэг юу санчлаа. Хэдэн жилийн өмнө уншижсэн манай юм судалгааны дүгнэлт уншиж байхад яг энэ нөгөө хайрлагдах хэрэгцээ нь
хангалтаагүй үед хүүхдүүд эрт гэрлээд байна гэдэг юм гарч иржсэн байхгүй. Магадгүй нөгөө. Тэгсэн чи яасан гэхээр яг нөгөө хүрэлцэх, тэрвэрх хэрэгцээг өсвөр насны хүүхдүүд ээж аваасаа хангалттай авахгүй байхаар нэг ангийнх нь нэг хүүхэд ирээд одоо гаранд нь хүрээд эсвэл тэрвэрхээр энэ хүн надад тавиад ахаар. Энэ хүн надад тайртай байна, энэ залуу надад тайртай байна эсвэл гингүүтээ нөгөө гэрлэх шийдвэр гаргаад байдаг. Эсвэл тэрэнд маш ихээр ингээд татагдчихдаг. Магадгүй бүр муу хүн те энэ аюу муу зуршилтай муу хүн гэж мэдсэн ч гэсэн тэр нэг гарын натгсан эсвэл гарын мэдрэмжтэй тэр нэг тэрсэнгийн л тэр одоо яг нөгөө хайр гэж ойлгоод. Тэгэхээр ээж аав нь тэрийг хангалттай өгөхгүй болохоор гаднаас авахаараа тэрийг ээж инхээр хайр гэж андуураад тэг ингээд нөгөө эрт гэрлэлтнээс хийгдсэн судалгаан дээр яг ийм байсан. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд дээр ингэж гарч ирэх юм шүү дээ, тийм. За тэгэхээр дараагийн хэрэгцээ бол энэ анхаарал авах хэрэгцээ гэдээ байж байгаа. Тэгээ энэ хэрэгцээ маань бол ерөөсөө хүүхэд хайртай дотны хүмүүсээсээ гэр бүлийнхээ гишүүдээс өөрийг нь анхаарат байна гэдгийг л мэдрэх хэрэгцээ байж байгаа. Тэгэхээр энэ хэрэгцээ муу ялгаагүй бүх насны хүүхдүүдэд хэрэгтэй байдаг хэрэгцээ байж байгаа. Тэгээд ялангуяа бага насны хүүхдүүд дээр бол анхаарал авах хэрэгцээнд дутагдаад ирэхээр хүүхэд илт цагтлаг гутаад илт буруу юм хийгээд идэг. Илт ингээл одоо хөшиг очиж хайчлаад хан дээр зураал те болохгүй гэдгийг нь мэддэг юмнуудаа хүртэл илт ингээ хийгээд эхэлдэг хүүхдүүд. Тэгэхээр нөгөө түрүү хэлжсэнчлэн энэ нэстэ цагтлаггүй өгөнд орохгүй байна гэдэг. Гэтэл яг үндэ хүүхдийн хувьд бол айгүй одоо өрөвдмөр гэхээр яа тэгэхээр зодуулаад чамаагүй загнуулаад чамаагүй ээж аваагаа өөрлөгөө харуулах гэдэг байхгүй. Тэгэхээр анхаарлын татах гэдэг байхгүй. Тэгэхээр яг гэж буруу үйлдэл хийж байгаа гэхээр тэр ээж авахын анхаарлын татах гэдэг хийгээд байна гэсэн. Тэгэхээр энэ хэрэгцээг бид нар хүүхдэд яаж өгөх юм бэ гэхээр ерөөсөө хүүхдийг ялангуяа болж байгаа сайн юм хийж байгаа үед нь анхаарлаа масаа өгдөг. Тэгэхгүй болохоор ингэж штэ нөгөө хүүхэд нэг хөрхэн зураг цаашаа хараас охин ёо за хэдэн минут шиг заашгүй тэгээс сууж чимэг байж тэр хооронд нь би гэлс энэ юм амжуулч те гэдэг юм уу. Тэгэхээр буруутчих жаа. Тэгэхээр болж байгаа сайн зүйл хийж байгаа үед нь анхаарлаа масаа. Ямар мандгийн миний охин чинь зураг зурж байгаа юм уу? Ямар мандгийн миний өвч нь өөрөө ингээд санаачлаад амьсаа угаачж байгаа юм уу гэдэг байдлаар анхаарлаа өгöd байх юм бол хүүхэд тэгж одоо буруу зүйл хийхгүй байдаг гэсэн. Хамгийн гол нь энэ хэрэгцээн дээр хэрэгцээ хангахтаараа хүүхэд яадаг гэхээр өөрийгөө ерөөсөө маш ингэж эергээр үнэлдэг, өөрийгөө ерөөсөө үн цэнтэй хүн гэдэгт л тооцчихдаг. Би өөрөө чухал гэр бүлийн чухал гишүүн, би өөрөө үн цэнтэй хүн шүү гэдэг нэг тийм мэдрэмжийг аваад мэдрээд. Тийм. Тэгэхээр болж байгаа гол одоо яаж тэгвэл энэ хэрэгцээг хангах юм бэ гэхээр болж байгаа зүйл дээр нь анхаарлаа масаа тэрийг урамшууллын хэлбэрээр урамшууллыг өгөхдөө хийсвэр урамшуулал биш бодит урамшуулал. Яг тэр одоо зураг зурж байгаа тий шудраг байгаа гэдэг ингээд яг урамшууллаа бол зөв гэдэг юм яригдана. Урамшуул дээр бодит урамшуул яг үнэ. Тэгэхгүй зүгээр за миний хүн мундаг байх шүү, миний охинтой сайн байх шүү гэж нөгөө ерөнхийдөө урамшуул бас хүүхдэд буруу идэг юм л да. Жишээлбэл одоо юу гэдэг миний үгийн зурсан энэ туулаг зураад энэ юу гэдгийг туулааны чихийг будсан буддаг нь өнгө нь ямар хөрх юм бэ? Миний хүү яаж ингэ сонгосон юм бэ гэдэг юм ингээд энэ наривчлсан юм нөгөө дэмжлэг илүүдэд нарт. Чухал байдаг. Тэгэхгүй ерөнхийдөө л нөгөө мундаг юм бэ, сайн юм бэ гэж яриад идэв юм болсон байна. Тэгэхээр нөгөө урамшуул дээр хоёр юм яригчаа тий бодиттой байх хэвээр дараагийнх нь болохоор хүүхдийн зан чанарыг урамшуулна. Тэгэхээр нөгөө хүүхдээ шудраг байлгаа ажилсаг байлгаа гэлдэгдэж шүү дээ. Тэгэхээр хүүхэд санаачлахаараа нэгэн ширхэг ажил хийсэн байхад миний хүү чинь ямар мундаг ажилсаг юм бэ гэж хэлчихэд л тэр урамшууллыг хүүхэд авахын тулд нөгөө дахин хийсээр аваад ажилсаг болчихдог. Эсвэл ямар шудраг ингэж хэлчихэд л миний хүү чинь яг хариулт мөнгө бүгдийг аваад ирсэн мэт ямар шудрагын өөртөө чихэр аваагүй гэхэл хүүхэд тэр шудраг гэдэг урамшууллыг авахын тулд өөртөө шудраг байдлыг суулгачтаа гэж. За тэгэхээр анхаарал авахыг бид нар нэгдүгээрт урамшууллаар буюу сайн хийж байгаа зүйлийг нь урамшуулах маягаар өгнө. Хоёрдугаарт нь ерөөсөө хүүхдээ сонсгол гэдэг. Сонсох. Тэгэхээр сонсолтон дээр нөгөө идэвхтэй сонсох, идэвхгүй сонсох гэдэг нэг юм хоёр зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр идэвхтэй сонсох гэдэг маань юу хэлж байгаа гэхээр ерөөсөө хүүхдээ ярьж байхад хүүхдийнхээ нүд рүү хаар толгойдох инээмсгэл ойлгож байгаа илэрхийлгээд нөгөө хүүхдтэйгээ амьд харилцаа үүсгэх тэр хэсгийг бол идэвхтэй сонсолт гэж нэрлэдэг. Тэгэхээр хэрвээ таны хүүхэд тантай ярихыг хүсэж байгаа үед та яаж игээл цаг гаргаал тэрийг хий. Буюу одоо идэвхтэй сонсдог бай. Тэгээ хамгийн гол нь энэ дээр нэг айгуу чухал юм юу гэхээр хүүхдтэй харааны төвшинг нэг байлгах гэдэг юм яригдана.
нөгөө өөрөө зогсчоод хүүхдээ зогсоочоод ярихаар дандаа нөгөө хүүхэд бол дээшээ харж яриад ээж доошоо харна шүү дээ. Тэр хүүхэд өөрийгөө одоо сул дорой жижигхэн гэдэг байдлаар мэдрээд ирэхээр өөрийгөө ингээ хаагаад. Тэгэхээр нөгөө хүүхдээ нэг төвшин байж. Тэгэхээр хүүхдээ магадгүй өндөр сандал дээр суулгаад өөрөө намхан сандал дээр суугаад энэ нүдний төвшин нэг байгаад тэг яг нүд рүү нь хараад толгой тохиом бол хүүхдэд яг идэвхтэй сонсолт буюу хүүхэд намайг сонсоод байгаа юм биш гэдэг намайг анхаараад байгаа юм байна. Тэ намайг яг анхаараад байна гэдэг мэдрэмжээ авч чаддаг гэсэн. Магадгүй зүгээр зарим аав ээж бид нар ч гэсэн хийдэг чинь чамайг сонсож байна за яар ээжин зүгээр ингээл юм ингээд чамайг сонсож байна яар. Тэр энэ яадаг байх юм буруу байх юм биш. Би сонсож байна чи яриач гэхэд нүдүр нь харахгүй бол хүүхэд намайг анхаарахгүй байна гэдэг мэдрэмж авчдаг. Тэгэхээр яг л нөгөө би энэ гэр бүлийн чухал гишүүн биш юм байна. Би үн цэнтэй хүн биш юм байна. Аав ээж намайг анхаарахгүй байна. Гингүүтээ хүүхэд яадаг вэхлээр өөр гадны хүнд очиж энэ сонсох өөрийгөө анхааруулах хэрэгцээг хангах гэдэг. Энэ нь өөрөө хүүхдийг эрсдэлд оруулж хийдэг. Хүүхдээ мэдээж ямар ч эцэг их эрсдэлд оруулахыг хүсэхгүй бид нар хамаг байдгаар одоо анхаардаг. Тэгэхээр энэ сонсохгүй байснаас болоод маш олон тохиолдол дээр тэр хүүхдүүд өөрснөө маш олон эрсдэлтэй байдалд орсон тийм одоо бас судалгаанууд байгаа гэдэг байхгүй. Гадны хүн дээр очиж хамаг юм яриад идэг. Тэрнээсээ болоод хүүхэд өөрөө буцаад эрсдэлтэй байдалд орчдөг. Тийм тэгэхээр эндээс нөгөө бодогдож байгаа гэж санаж байна. Ерөөсөө сэтгэл зүйн хэрэгцээгээд нэг их том юм яриад байгаа юм шиг боловч яг үндэ маш жижиггүй. Ингийн жижигхэн ороод би гэртээ байж байгаа. Хэдхэн цагаал нэг жоохон өөр өнгөрүүлэлт бид нар одоо тийм тусдаа цаг бол нэг хэрэггүй аваад тийм. Тэгэхээр бид нөгөө хүүхдээ өөрийн хүссэн чигээр сайн хүн болгох, нөгөө сайн хүүхэд болгохын тулд айгу хүүхдийн хүмүүжил гэдэг бол өстой хэцүү ажил гэж нөгөө хэцүү талаас нь гэж бодох нь ш. Энэ айгу амархан энгийн ерөөсөө та хүүхдтэй цаалаараа хүүхдэд хайрлж, хүүхдэд анхаарал тавьж, тийм. Тэгтэл энэ бүхэн минь яг бидний нөгөө хүсэж байгаа юм. Хүсэл минь биелэгдэхэд айгүй ойрхон байна. Дараагийн хэрэгцээ маань зааг хязгаарын хэрэгцээ гэдэг нэг хэрэгцээ байдаг. Хүүхэд насанд тавигдах шаардлагатай, нэн шаардлагатай хэрэгцээнүүдийн нэг зааг хязгаарын хэрэгцээ буюу энэ нэмийг хийж болно, энэ нэмийг хийж болохгүй гэдэг энэ болон болохгүйгийн хязгаарыг хүүхэд насанд авсан байх хэрэгтэй байж байдаг. Гэтэл аав ээжнүүд энэ юу гэдгийг хэрэгцээг нь хангаж өгөөгүй болохоор хүүхдүүд яадаг вэ гэхээр альва зүйлийг болон болохгүй гэдгийг мэддэггүй, хаана очиж зогсохоо мэддэггүй. Том болоод энэ нь нөгөө юу гэдгийг хүн одоо хүүхдийг буруутгаа те танаа хүүхд чинь ингээд байна эсвэл чи ингээд байна гэдээ насанд хүрсэн хойно буруутгахаар тухайн зүйлгээ буруу хийж байгаа гэдгийг мэдэхгүй болоос одоо мэдээж нийгэмд харилцаанд ороод тэр хүүхд шүүмжил өртөн шүү дээ те. Тэгээд энэ нь яагаад вэ гэхээр яг л бага насндаа заах хязгаарын хэрэгцээгээ бүрэн авч чадаагүй, бүрэн ойлголтыг ээж аав өгч чадаагүйгээс л үүсдэг байна. Тэгэхээр хүн лимит чинь хөгжих явцаар маш олон зүйлийг хүүхдүүд сурч байгаа тийм шинэ одоо үйлдэлүүдийг шинэ зүйлийг ингээд шинэ ур чадваруудад суралцахын зэрэгцээ бас энийг хийж болно, энийг хийж болохгүй гэдэг давхар сурцсан л байх хэрэгтэй байждаг. Альва зүйлийг хийхдээ. Тэгээ ингээд сурчих юм бол бие даах чадвар маш сайтай болдог хүүхдүүд. Хамааралтай байгаад идэг штэ ээж аваас их хамааралтай хүмүүсүүдийг юу ч хийсэн асуудаг ээж аваасаа тий. Одоо нөө шүдний эмнэлэг авсан ч асуудаг аль эмнэлэг рүү хэн дээр цаг авах вэ гэж уцтдаг. Тусдаа гарчаа чамаагүй ээж рүү уцтдаг хүмүүс байна штэ тий. Тэгэхээр эн чин өөрөө тухайн хүүхэд аль нь зөв, аль нь буруу гэдэг сонголтыг хийж чадахгүй. Буюу бие даасан шийдвэр гаргах чадамжгүй болчдөг. Энэ нь одоо нөө заах хязгаарын энэ хэрэгцээг хангаж өөрөөр нь зөв юм хэлгээд яг энэ хүртэл нь хийх юм бол зөв, энэс цаашаа бол эн чин буруу үйлдэл буюу нийгмийн хин хэмжээг зөрчиж байгаа үйлдэл гэдгийг мэдрүүлээгүй бол бас тийм айдастай болчдөг хүүхэд. Жишээ нь одоо хүний эмийг зөвшөөрлөхгүй авах. Яг зөв. Тэгэхээр хүний эмийг зөвшөөрлөхгүй авч болох вэ гэдгийг би 3 настай хүүхдэд яаж ойлгуулах юм, 10 дахь хүүхдэд яаж ойлгуулах юм, 14 дахь хүүхдэд би яаж тайлбарлах вэ гэдэг чинь өөрөө ялгаатай болж байна тийм. Гэхдээ би аль ч насны дээр нь тэрийг тайлбарлах ёстой болчихж байгаа. Жишээ нь чи хүний эмийг авчих юм бол тэр хүн уйл тэр одоо гонгон уйлна. Тэрний эдмэр байсан чихрийг идчихээр тэр чинь ингээд муухай санагдаад уйлна штэ. Чиний чихрийг авчвал чамдас муухай зүтэй гэдэг ингээд тайлбарлчихна. Гэтэл 13 та хүүхдэд би хүний эмийг зөвшөөрлөхгүй авч болохгүй гэдгийг хуулийн хүрээнд ярина. Тийм үү? Энэ бол хуулинд юм байна. Чи ингэм бол хулгайч болно. Хулгайч яадаг юм. Хүний эмийг зөвшөөрлөхгүй авал шоронд орно. Явах нь тийм үү? Тэгээ үүнийг багаас нь ахуулаад яг насанд нь төгсөн байлаа тайлбарлаж л байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө багт нь хүний юмд хүрч болохгүй хүрмээр ах юм бол зөвшөөрөл авна гэдгийг бүр багт нь 3 настайд нь ч гэсэн хэлэх л хэрэгтэй.
Гэтэ яг ойлгох төвшөнтэй саяны шиг те гомдсон штэ, уйлын штэ ч гэдэг юм уу те. Тийм байдлаар мэдрүүлчих юм бол тэр хүүхэд чинь тэгэл ойлгох чинь. А дээрэс нь хамгийн нэг хоёрдугаар чухал юм л ээж аав нь өөрөө альва хоригдж байгаа үйлсийг өөрөө үлгэрлэн үзүүлдэг байх хэрэгтэй. Бити утас бариад нүдэнд ч юм уу тайлбарлалцсан гэж болоод байна. Тэг өөрөө хор уршигын тайлбарлалчлаа. Тэгсэн мөртлөө өөрөө бариад ах юм бол эн чин өөрөө худлаа гэж болчихж байгаа байхгүй. Тэгэхээр гэсэн бид нар яах вэ? Бид нар өөрөө тэр хүүхэд бойлгоо хоригдсан байхад нэг удаа хийхгүй байна. Гэтэл өөрөө ээж аав хоёр бойл гэж хориглонготой өөрөө хийгээд байнгут нөгөө үйлдэлээ хүүхэд болдог юм байна. Зүгээр л худлаа юм байна. Буюу альва тэр заа хязгаарыг давж болно гэсэн ойлголттой болчихдог. За тэгэхээр ийм нэг тодорхой нэг хэрэгцээ байлаа. Дараагийн хэрэгцээ маань юу вэ баг? За дараагийнх нь манай дөрөвт хэрэгцээ орж ирж байна те. Харьяалагдах хэрэгцээ гэж байж байгаа. Энэ хэрэгцээ маш энгийн. Ерөөсөө би хүүхэд хин нэгэнд ямар нэгэн нийгмийн бүлэгт би хамаатай харьяалтай гэдгийг л мэдрэх хэрэгцээ үү. Тэр одоо чинь юу гэдэг бид нар ингээд нэг сургалтанд сууж байхад нүд аниулаад ингээд хийлгэжсэн баггүй юу? Монгол улсын иргэн тэрний тэргээд аавгаа хэлээд өөрийгөө хэлээд тэгээд нөгөө мэдрэмжийг ажиглуулж байсан. Тэгээ яг ингээд хэлээд нүдээ аниад би Монгол улсын иргэн үлзийн Батбаяр гэдэг ингээд хэлэхэд яг ямар мэдрэмж төрж исэн бэ гэхээр дийлэг тэр сургалтанд суужсэн бүх хүмүүсийн хариулж байгаа маш юм тааламжтай гоё мэдрэмж төрж байна. Тэгэхээр энэ маань яаж юм гэхээр би хин нэгэнд ямар нэгэн зүйлд хамаатай гэдгээ мэдрэх хэрэгцээ хүнд байдаг. Тэгээ тэр дундаа хүүхдэд ч бас яг байж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хэрэгцээ хангагдсанаар гол нь хүүхэд яах юм гэхээр ерөөсөө сэтгэл зүйн хувьд маш эерэг хүн л болдог. Ерөөсөө 50 эерэг байх тэр үндсэн суурил тавигдчихаа. Тэгэхээр энэ хэрэгцээг хангаж өгөх арга нь маш энгийн, аюу энгийн. Ерөөсөө хүүхдэд дуудахтаа урталт нь минийг л хэлчихнэ. Миний охин, миний хүү, тэ ээжийн охин, ээжийн хүү. За тэгснэ нөгөө өхөртдөг хөрхөн нэрнүүд өчтөж тэг хүүхдүүдэд. Тэгтээ хүртэл урталтаа дандаа минийг аваа авчихдаг. Тэгэхээр харьцангуй бага насны хүүхдүүд энэ хэрэгцээтэй боломжийг хангалтаад байдаг. Нөгөө бага байгаа учраас миний гэд ингээд дуудаад байдаг. Томроод ирэх тусам энэ хэрэгцээг нь алдагдуулаад нэрээр нь дуудах гэх. Нэрээр нь дуудах. Яг ялангуяа энэ тэр шилжилтийн насны үе өсвөр насны хүүхдүүд их анхаарахаар. Тэгэхээр дараагийн нэг эцэгчүүдээр гарч байгаа юм маань багуудаа ингэж байгаа штэ. Одоо бүр ингээ харж байгаа байхгүй айлын 3 хүүхэдтэй жахад хоёр нь тоглож яснаа нөгөө жижигнийг нь бүдрээ унчгууд та хоёр миний хүүг яаж ан гэж байгаа. Тэгэнгүүт хинч аягүй хоёр нь хайш юм байхгүй. Тэр хүүхэд болвол тэрийг юу ч авлаж авах гэхээр бид хоёр гэж хүлээж авах хүүхэд яг өөр төр л ам. Би ээжийн хувьд хинч биш юм байна. Би ээжийн хувьд чухал биш юм байна. Ээжийн хувьд үн цэнтэй хүн биш юм байна. Энэ дүүл чухал юм байна. Гингүүд тэр хоёрын нөгөө энэ хариулт хэрэгцээ нь хангалттай болчихж байгаа. Тэгэхээр Монгол гэр бүлүүд дээр гарч ирдэг нэг нийтлэг харагддаг зүйл бол энэ нөгөө багуудыгаа миний гэж дуудаад томоодыгаа ингээд харахад эсвэл аль нэг хүүхдээ онцгойлон миний гэж аваад нөгөө хэд харахад. Тэгэхээр анхаарах заг хязгаарын хэрэгцээг хангахтаа миний гэдгийг сайн хэлэх нь хоёрдугаар тухайн гэр бүлд байж байгаа бүх хүүхдийг ялгаагүй миний эсвэл ээжийн аавын гэдгээ хамаатуулна гэдгийг анхаарат энэ замаар л ерөөсөн хангаад өгч. Баярлалаа. За энэ айгүй чухал зөвлөгөө байлаа шүү. Манайхаа томууд дээр хэдүүл одоо минийгээ хэрэглэн шүү. 5 дахь хэрэгцээ маань сэтгэл зүйн 5 дахь хэрэгцээ хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ гэж байгаа. Хүүхэд болгон яг бодит байдлаараа үнэн зөвөөрөө ээж аавтай хүлээн зөвшөөрөгдөх хүсэлтэй байдаг тийм хэрэгцээ байж идэг. Тэгэхээр чухал хэрэгцээ шүү. Хүлээн зөвшөөрөх. Тэгэхээр хүүхдүүдийнхээ байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг ойлголт одоо хүүхдүүдийн хувьд маш чухал байдаг. Гэтэл хүүхдүүдийг эцэг их нь ихэвчлэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаггүй. Дандаа харьцуулдаг. Хин нэгний хүүхэдтэй, найзуудынхаа хүүхэдтэй насан турш хойно ч гэсэн тэ нөгөө нэг онгой байдаг шүү дээ тэ. Чиний амьдралын зорилго юу гэсэн чинь одоо ээжийн найзуудын хүүхдүүдээс илүү амьдрах зорилго. Ээжүүд нийлээл хүүхдүүдэд харьцуулаад гайхуулаад байдаг тий. Тэгээд тэдний хүүхдэгцэн л байлаадаг гэж нэг ээж нэрээ хэлдэг тий. Яг тэр юм шиг бүх насаараа ерөнхийдөө хүүхдүүдэд одоо ухамсаргүйгээр шүү дээ. Мэдээд санаатай хүүхдэд доош нь хийж байгаа явдал бол биш зүгээр ухамсаргүйгээр хүүхдэд юмтай харьцуулчихдаг. Тэгэхээр байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг нь
бидний бас нөгөө хамгийн хангаж чаддаггүй буюу алдаа гаргадаг зүйлүүдийн нэг. Гэхдээ хүүхдийн хувьд маш чухал. Хэрэв байгаагаараа хүлээн зөвшөөрөгдчих юм бол хүүхэд ямар давуу талтай болохоор зүгээр л маш үнцэнтэй гэдгээ мэдэрнэ. Өөрөөрөө байгаагаараа би олон юмыг чаддаг, онцлогтой, давуу талтай гэдгийг үнцэнтэй хүн юм а гэдгээ л мэдэрч өсч чаддаг. Тийхгүй харьцуулагдаад ирэхээр энэ сайн бэ надад байхгүй болохоор энийг магтаад ах шиг байна гэдэг болгоод өөрийгөө байн өөрийнхөө үнэлэмжийг дарж идэг. Буюу өөртөө итгэл маш султай, өөрийгөө илэрхийлэх чадамж султай, өөрийн итгэл султай тийм хүн болж төлөвшөх. Суурин тавигддаг гэсэн үг байна. Чиний давуу тал чинь ийм, сул тал чинь ийм ээ. Миний хүү чи ийм юмдыг мундагсаа хийж идэг. Үүнийг жоохон анхаарч. Энэ дээр жоохон тэгээд энэ хуулиа үүнийг анхаарчих юм бол чи дараагийн удаа ингээд л засаад чадчихна. Гэт давуу болон сул талыг нь ялгаагүй хийж яагаад ойлгуулдаг. Түүнээс дандаа сул талыг нь хэлээд ажиллах хүүхдийг. Тэгээ сул талыг нь хэлэхээр мэдээж аль ч насны хүүхэд бол нэг тийм таттай бол хүлээж авч чадахгүй шүү дээ. Бид нар ч гэсэн ингээд сул талаа хэлэхэд бид нар тааг байдагтай адилхан. Тэгэхээр сул талыг хэлж өгч байгаа үед ихэнхдээ нөгөө хамтдаа энийг чинь засъя. Засах гаргалгааг нь хамт хүүхдтэйгээ ярилцдаг байх юм бол илүү үр дүнтэй. Чин хүлээн зөвшөөрөхтэй нөгөө ээж аваад зан төлөвийн үед өөртөөгөө адилхан хүүхдтэйгээ илүү сайн ойлголцож чадаад өөрөөсөө өөр зан төлөвтэй хүүхдтэйгээ ойлголцохдоо одоо муу болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр надаас өөр ухраас болохгүй байх гэдэг юм бас бодох гэдэг. Ээж нь өөрөө юм айгу тайван бол хүүхдэд тайван байх гэдэг. Ээж нь маш хөдөлгөөнтэй бол хүүхдэд бас хөдөлгөөнтэй байх гэдэг. Тэнгүүд нөгөө хүүхэд тэрийг намайг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрөх байна гэдгийг мэдрээд идэх хүүхэд. Тэгээ тэрийг эцэг эхчүүд маань бид нар харилцаан дээр санамсар өөрчлөн гаргаж яддаг. Ялангуяа нэгдүгээр ангид хүүхдүүд ороход яг энэ зан төлөвийн ялгаанууд илт мэдэгддэг. Яг ээж аауд энэ дээр илт огцом маш ихээр хямрцаад байгаа. Нөгөө дотгошоо хүүхдүүд чинь маш удаан тайлбарлуулж ойлгоно. Наад чи хурдан ойлгох хэрэгтэй гэдэг хүлээлттэйгээр хүүхдтэйгээ харилцахаар хүүхд нь дотгошоо чиглэлийн хүүхд бол ягаад ч аав шиг хурдан ойлгох чадам одоо ойлгох боломжтой байхгүй юу? Тий ойлгох нь удаан гэсэн. Энд чинь яаж юм гэхээр л яг нөгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал үүсчихэж байгаа байхгүй юу? За сүүлийн хэрэгцээ маань өөрөө аюулгүй байдлын хэрэгцээ гэж байгаа. Тэгээ гол нь энэ дээр юу вэ гэхээр аюулгүй байдлын хэрэгцээ гэдэг маань хоёр зүйл дотроо яригдана. Нэгдүгээр нөгөө орчны аюулгүй байдлыг хангах гэж зүйл бол яригдана. Тэгэхээр мэдээж одоо хүүхдээ гэмтээхгүй орчин тий одоо тоог цахилгаан ус юу гэдэг энэ гадны нөлөөний гэмтлээс хүүхдээ хамгаалж авах хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ бол бас мэдээж эцэг эхчүүд маань тодорхой хэмжээнд анхаардаг. Гэхдээ нөгөө монгол хүний хинэггүй зангаар за яах вэ гайгүй байлгүй дээ тэгсээгээд болох байлгүй дээ гэдэг юмнаас болоод бид нар хүүхдийн аюулгүй байдлыг хангах дээр бол нэлээд бас алдах юм гардаг. Нөгөөх нь болохоор юу вэ гэхээр сэтгэл зүйн аюулгүй байдлын хэрэгцээ гэж зүйл байгаа. За энэ юу вэ гэхээр ерөөсөө хүүхдэд энэ хэрэгцээг хангахдаггүй байхаар гол нь яг гэхээр хүүхэд ерөөсөө л айдас түгшүүртэй болчихдог. Айдас түгшүүр гэдэг юм бол үүсдэг. Тэгэхээр энэ хэрэгцээ маань өөрөө тухайн хүүхдийн одоо сэтгэл зүйн хувьд одоо тайван байдлыг мэдрэх ил хэрэгцээ. Тэр тайван байдлаа хаанаас мэдрэх гэдэг юм гэхээр гэр бүлийнхээ хүрээний дотроос гэр бүлийн харилцааныхаа уурын цаглаас тэр тайван байдлыг мэдэрч явах ёстой гэсэн үг. За энэ дээр яаж гол нь гарч ирэх вэ гэхээр хэрэгцээг нь яаж бид нар хангах юм бэ гэхээр өөрсдөө танай гэр бүлийн уур амьсгал хамгийн эерэг дээрээ хамгийн зөөлхөн дээрээ хамгийн дулаахан дээрээ л байж ивэл хүүхэд чинь тэнд айц төгшөөргүй сэтгэл зүйн хувьд тайван байна. Ингийн бол би хүүхдийн хэрэгцээг хангаж өгч байна л гэж байна. Тэнгүүд одоо энэ дээр нэг зүйл гарч ирж байгаа. Хүүхэд юм чинь жоохон юм чинь ойлгохгүй гэж бодоод хүүхдийнхээ хажууд янз янз чанга дуугардаг, уцаар хүнтэй хэрэлддэг, магадгүй эцэг эхчүүд хоорондоо хэрэлддэг. Тэр хүүхдийн нэг онцлог бол яаж юм гэхээр ээж аавыг уурлж байгаа үед эсвэл ээж аав нь хоорондоо муудалцж байгаа үед хүүхэд ихэнхдээ өөрийгөө буруутгаад байдаг. Би сайн байгаагүй учраас, би хичээлээ хийгээгүй учраас, би онц сураагүй учраас, би аягаа уугаагүй учраас гэдэг юм уу? Би муу байсан учраас энэ хоёр муудалцаад байна гэж хүүхэд хүлээж авдаг. Тэгээд хүүхэд яд вэхээр ээж аваагаа муудалцж байгаа цаашаа хараад тоглож байгаа юм шиг харагддаг. Эцэг нь тэрийг харахаараа за битэрийн энийг нэг тоохгүй манай хүүхд тоглож байна гэж боддог боловч хүүхэд бүгдийг нь сонсоод бүгдийг нь мэдрээд тэгээд цаашаа хараад тоглож байгаа юм шиг боловч тэр хүүхэд маш их айц төгшөөртэй ингэ байж байна.
одоо үнэхээр хэрэлдэх шаардлага гарвал хүүхдээ байхгүй байхад эсвэл хүүхдтэй үнэхээр харагдахгүйгээр тэр асуудлаа шийддэг байхгүй л мэдээж хосуудын донд зөрчил гарна үл ойлголцол үүсгэх нь ойлгомжтой. Гэхдээ энийг хүүхдээ айлахгүйгээр шийд. Хүүхдийнхээ тэр сэтгэл зүйн аюулгүй байдлыг эвдэхгүйгээр шийдэж сурах хэрэгтэй л гэсэн. Энд чинь яаж анхээр том болцсон хайнаа ерөөсөө нөгөө байнгын ингэж нөгөө бүх юм сайхан байж хат айгаад идэх хүмүүс байдаг. Одоо зөвлөгөө өгöd явж хат бол тийм юм зөндөө гарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь их ихтэй сэтгэл зүйн аюулгүй байдлын хязгаар хангалтайгүй байдаг. Тэгэхээр мэдээж бид нар одоо юу гэдэг хүүхдээ одоо тогон цохилчихгүй байх те элдв юмд гэмтчихгүй байх дээр чухалчилж анхаардаг шигэ сэтгэл зүйн хувьд тэр хүүхдийг аюулгүй байлгах гэдэг бол маш чухал. За тэгээд эцэг эх хоорондын харилцаа бол хүүхдийн сэтгэл зүйн аюулгүй байдалд шууд нөлөөлчихдөг. Тэгээд нэгдүгээрт нь тэр, хоёрдугаарт нь болохоор өөртөө харилцаж байгаа харилцаа чухал байдаг. Тэгэхээр үндсэндээ бол энэ хэрэгцээг бид нар яаж хангаж өгөх юм гэхээр эцэг эх хоорондоо хүүхдийнхээ хажууд маш ээлдэг бай. Харилцаагаа сайн байлаа. Хоёрдугаарт хүүхдтэйгээ адил болох зөвлөн харилцах гэдэг л энэ хоёр юм. За тэгэхээр өнөөдрийн энэ подкастын маань сэдэв бол үнэхээр одоо хилчин хүүхдүүдэд маань хилчидэд маань маш хэрэгцээтэй юм сэдвээр ярилцсан гэж үзэж байна. Тэгэхээр бидний нөгөө өөрийнхөө өр хүүхдүүдийг аз жаргалтай, амжилттай, сайн одоо ийм иргэн болж төлөвшүүлэхэд яг нь бидний саяны одоо үндсэн 6 хэрэгцээг хүүхдүүдэд хангаж өгөх хэрэгтэй. Энэ нь илүү яг нь санснаас илүү амархан, энгийн амьдралдаа өдөр тутамдаа бид мөрдлөг болгоод явах юм бол энэ бол тийм хэцүү зүйл биш байна гэдгийг энэ удаагийн подкастын дугаараас бүгдээрээ бас ойлгож мэдэрсэн гэж бодож байна. За тэгэхээр хил хамгаалалт байгууллагын хэмжээнд нийт сургуулийн өмнөх насны 1600 гаруй хүүхдүүд байдаг юм байна. За сургуулийн насны 1530 гаруй нийтдээ бараг 3200 гаруй хүүхдүүд маань яг нь хилчин хүүхдүүд маань хилийн хотроод ставда ижи аавтайгаа өсвөж тойрнож одоо хүмүүжиж байна. Тэгэхээр бид нар ийм олон тооны хүүхдүүд одоо бидний үр хүүхдүүд байгаа учраас үнэхээр хүүхдэд хэрэгцээтэй сэдвээр бид нар дараагийнхаа подкастын дугаарлаас хэрхэн зүйтэй байна гэдгийг би энэ тоон статистик судалгаанаас харж байна. Тэгэхээр энэ хүүхэд хүмүүжил гэдэг маань маш одоо том сэдв байж байгаа. Тэгээд том сэдвийг бид нар одоо маш их одоо жижигхэн байдлаар хөрвүүл та нарт манаас илүү ойлгомжтой мэдлэг болж очих байхаа гэж бодож байна. За өнөөдрийн сэдвийн хувьд бол үнэхээр 6хан хэрэгцээ байдаг. Тэр 6 хэрэгцээг эцэг эхчүүдийн хувьд ерөөсөө оройтэйгээ харилцахдаа арай нэг жоохон үйл байдлаар харилцаал арай нэг жоохон анхаарчхад энэ хэрэгцээнүүд маань хангагдчихна. Тэгээ хамгийн одоо энэ хэрэгцээн дээр сонирхолтой юм нь юу гэдэг вэ гэхээр маш энгийн байдлаар бид нэр хүүхдэд өгч болно. Өгөөж нь асар том ийм зүйл байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд бол бас энэ одоо чухал сэдвийг хүргэсэндээ үнэхээр баяртай байна. Миний хувьд ч гэсэн баяртай. Тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж хүүхдүүдэд маань нэн чухал сэдвээр хилчин бүсгүүчүүдэд маань зориулж энэ хөө дугаарыг маань одоо бэлтгэхэд хамтран оролцсон Батбаяртай Туул нартаа маш их баярлалаа. Баярлалаа. Баяртай.